Зохиолч Лиза Бивер. Эрслэн сэрэв. Сэрэд ертөнцөө өөрчил. 9-р бүлэг. Эрслэн гэрэлд амьдарч харанхуйд анчилдаг. Бурууд нь мөшгөөгөө байхад ч зүхтдэг бол зөвхт нь арслан мэд зоригтой. Сургаалт үгс 28-ийн 1. Эрслэнгүүд сайн хийдэг юмаа хэрхэн хийхээ мэддэг бөгөөд өөрийнхөө хүчин чадлыг мэдхээс гадна тэдний амьдрал харьцангуй энгийн байдаг. Энэ бол домогт эр зориг. Ядархаараа амарна, өлсгөрөө анчлана. Бусад үед голдуу альжаалаа тайлна. Эрслэнг онцын ажилгүй сэлгүүцэж эсвэл нойрмоглож, зүүрмөглөж хэвтгийг нь чи хараал байх. Заримдаа нарны элчийг нөөцлөх нарны хавтан шиг алтан нарны гэрэлд ор дээшээ харж хэвтэнэ. Ноолох гүйгүүд нь хүртэл амарч буй эрслэн ахаатны амар амгаланг эвдэхгүй. Харин дүрсгүй гүйг хэрээс хэтэрсэн тохиолдолд ойрхон байгаа ээж нь зөөлхөн шиг дэлсээд авна. Гэхдээ өдрийн дунджаар 20 цаг шахуу унтаж амардаг эрслэнгүүд тэр бүр стресстэд байхгүй. Эрслэн амарч дуусаад сайтар сунаагаад сүргийнхаа тоглолтод нэгдэхдээ хоёр дахь бэлтгэл байдалтай буюу өндөржүүлсэн бэлэн байдалд шилжинэ. Гэхдээ өндөржүүлсэн бэлэн байдал донд ч тэд өндөр төвлөрөхөөс биш хизээж стресстгүй. Энэ тогтун атлаа төвлөрөлтөй бэлтгэл байдал нь охид бидний эрслэнгээс сурах ёстой өөр нэгэн амин чухал бүтэц болно. Дараах ишлэл бидэнд тодорхой ухаарл хайрлаж байна. Бурууд нь мөшгөөгөө байхад ч зүхтдэг бол зөвхт нь арслан мэд зоригтой. Арслангууд мэд амгалан, эдгэлтэй, зоригтой. Сургаалт үгс 28-ийн 1. Харж байна уу? Амгалан, эдгэлтэй, зоригтой. Хүмүүс ер нь амгалан итгэлтэй байдлыг эр зоригтой хослуулдаггүй боловч бурхан хослуулдаг. Үүнийг эрслэнгээс харж болно. Эрслэнгийн бэлтгэл байдал нь би бол би хүчрэхэг бөгөөд өндөр ур чадвартай, зугаатай атлаа алдчих чадах, амгалан төвлөрөлттэй халамжтай амьтан гэдгийг л хэлээд байдаг. Эмэгтэйчүүдтэй л адил эрслэнч эсрэг тесрэгийн цуглуулга ажээ. Энэ ишлэл арслангийн тухай өгүүлэх боловч зарчим нь ялгаагүй бүх үүст хамаатай. Эр охин ялгаагүй арслангийн бүл тэр чигээрээ ийм л хандлагатай. Бид ч ийм байвал яасан юм? Анчлаагүй үедээ эрслэн сүудэрт хэрэгтэй хэрэггүй хөдөлгөөн хийгээд байх шаардлага байхгүй. Эрслэн гэрэлт амьдрна. Эрслэн эгчдүүсээ цуглуулад Африкийн Цилисэн талд амьдардаг. Тэд сүүдэргүй тэр газарт амарч тоглож, гойж гоодж, сургаж тэр бүхэл хээлтэн. Эрслэн яахаараа ичиж нуугдах ёстой билээ. Тэдний ертөнцид арслангийн бүлийг халз тулаанд дуудчих зүрхтэн хүчтэн байхгүй. Тэд хинээч өмнө ухрахгүй. Замд таарсан зааны сүрэгт зам тавьж өгөхөөс бусад тохиолдолд. Эрслэнгүүд анд гараагүй үедээ зүсээ нуугаад байх ямар ч шаардлага байхгүй. Арслангийн бүл ямар ч яриагүй нутгийнхаа хаад хаттан бөгөөд сүргийнхаа хоол тэжээлийн сүлжээний толгойлогч нар мөн. Халуун өдөр эрслэн сүүдэрт тоглодогч хүнжилт ор нуугдахгүй. Эрслэн эрвэс цоохор эрвэс шиг ганцаараа амьдарч ганцаараа анчилдаггүй бөгөөд тэдэн шиг модон дээр авирч бод сөөгний араар нуугдаж чадахч ингэх шаардлага эрслэнд байхгүй. Манай эрслэн өдрийн гэрэл гэгээд эгч дүүс ээж саднууд үр төл зулзгуудтайгаа задгаа амарна. Үүнийг бичиж байхдаа би яг ингэж амьдрмаар байна. Би өдрийн наранд эгч дүүс, охид, саднууд ээжтэйгээ айцгүй амраад үр төлөө харж баясан эргэн тойронд мань биднийг ялах юу ч байхгүй гэдэг бат мэдлэгтэй сэтгэл хангалуун баймаар байна. Жон бит 2 сафарид 2 охин гүйгээд авсан эрслэн ээжийг дагахтаа энэ ирч хүчийг харсан юм. Сүрэг намрын өндөр өвсөн дундуур зориггүй туужих шиг л харагдав. Гидсэн цатгалан бөгөөд нүүрэн дээр нь цус наалдсан байхыг би харлаа. Тэд саяхан ан хийж найрлсандаа нойрмоглон харагдана. Тэртээ алсад хэдэн мод харагдсан тул би сүргийг тийшэл явах байх гэж бодтол явсангүй. Тэд шууд л манай машинаас гурвч хөрөхгүй алхмын зайтай замын хажуу дээр тэрийснэ нүүр амаа долоолоод алтан нарны өөдөш шаргал нүдээ анивчснаа 5 минутын дотор унтаад өгөв. Хажууд нь том жиптэй буу агссан мэдээж зөвхөн хүрээлэнгийн ажилчдал буутай байлаа. Баахан жуулчд байсаар байтал эрслэн бидний хүнч гэж тоосонгүй. Эрслэнгийн сүрэгт үдээс өмнөх унтлагын цаг нь л чухал. Гэрэлд амьдрах. Тэр даруй миний толгойд гэрэлд амьдрах гэдэг нь ямар утгатай болох талаар үе төмөн төсөөлөл санаа харвав. Нэгнийх нь хувьд нээлттэй амьдрахыг хэлэх байх. Цонх хаалгачин нарны гэрэл, гэр бүл, найз нөхдөд оруулахад бэлэн, байнга дэлгээтэй.
Манай гэрийн галтайгаа байнга дэлгээтэй байдаг. Яагаад гэвэл ирчүүд олонтой манай гэрт хэн нэгнийх нь ам заавал хөдөлж байдаг. Гэтэл гэрлэр дүрэн нээлттэй зүрх шиг эрүүл мэндэд чухал зүйл үгүй. Хариуд нь та нар ч нээлттэй бай гэж би хүүхдүүдэд хэлдэгчлэн та нарт хэлж байна. 2 дугаар Коринт 6:13. Ийм энгийн эрхчлөө хайрлсан атлаа заримдаа айдас төрүүлмээр үүрэг байх уу? Амьдралаа нээх хүч нь бидэнд л байх нь. Эхлээд бид нээгдэн дараа нээлттэй амьдрын эцэст нь амьдрал маань өргөжин тэлнэ. Амьдралаа нээж нээлттэй чигээрээ амьдрах нь давхар үйл ажиллагаа юм. Чи амьдралаа нээсэн ч нээлттэй чигээрээ амьдрахгүй байж болно. Зарим хүн амьдралын тодорхой талбар харилцаан дээр өөрийгөө маш их илчилдэг. Гэхдээ тэд нээлттэй чигээрээ амьдраад байвал өмнө далдалж байсан олон зүйл нь илчлэгдэнэ. Зарим хүн зарим талаа нуун далдлахын тулд зарим талаа илчилдэг. Гэхдээ Паулийн үгт толгойд ахин дахин товлогдох тусам энэ үүрэг улмал хараад хоншгүй санагдах. Бидний амьдрал амьд бурханд ил барих бэлэг мэт. Паулийн үг нь дээрээс илчлэгдэж илгээгдсэн бүхнийг хүлээн авахд нээлттэй амьдралыг дүрсэлжээ. Бүх талаараа сунаж тэлэхэд бэлэн нээлттэй амьдрал. Би та нарыг өөрийнхөө ертөнцийн тал бүртээ харилцахдаа амьдралаа өсч бэхжиж өргөжин тэлж байгаа хөдөлгөөнтэй байдлаар төсөөлж байгаасаа хэмээн хүснэ. Урд нь харанхуй байсан та нар өдгөө эзэн дотор гэрэл тул гэрлийн хүүхдүүд ёсоор яв. Бүх сайн зөвхт байдал ба үнэнд гэрлийн үр жимс байна. Ингэхдээ эзэнт таалагдах юмыг ол. Эфес 5:8-10. Үүнийг сонсож байна уу? Эрсэнтэй адил чийч бас гэрэл гарчээ. Чамд айдсан өсвөдөр байхгүй. Чиний амьдрал дээгүүр шившгийн өсвөдөр бүрхэхгүй. Би энэ уриалга дуудлагад хайртай. Зам нь ч амархан. Түүгээр дагаад явхад л болно. Маш олон хүн дуудлага мэдхийг хүсдэг. Бурхны энгийн байлгадаг зүйлийг төвхтөө болохгүй бай. Бурхан биднийг сайныг, зөвийг, үннийг үйлдэхэд дуудсан. Нарны гэрэлд өгөгдсөн эдгээр үйлдэлийн жагсаалт нь биднийг шившгэлэхгүй. Гэрлийн хүүхдүүд бид гэрлийн үйлдэлд дуудагдсан. Бид сүйдэрлэг газар үйлдэгддэг олон үйлдэлээс цэвэршсэн. Бид Бурханд юу таатай болохыг ойлгоод үүнийгээ зүгээр л хийдэг. Бурхны жавхланд гэрэл харанхуйг нураасан эгшнээс эхлээд Христ доторх бидний амьдрал цаг үргэлж өргөжиж, цаг үргэлж тэлсээр байна. Тэр цагаас эхлэн цацрах болсон сум бүрийг нарны хурц туяа дулаантай адилтгаж болно. Цаг агаар сайхан дулаахан байхад би цонхоо дэлгээд агаар оруулах дуртай. Нэвт салхилах, сэвэн салхи, орон гэрээс минь бүгчим агаарыг туугаад цэнгэг агаараар нэвт шувт хуйлран сэлгэнэ. Онгон байгалийн амтад үнэрийг цацгаад гэр маань байгалийн анхлан үнэрээр торлогдсон амилж хөдөлгөөнд орж цээж дүрэн амьсгалмаар болдог. Шинээр тайрсан өвс, дөнгөж дэлбэлсэн цэцгс, нарс модны давирхайг чиглэсэн бороо тэргүүтэй гайхамшигт байгалийн тансаг үнэр хүний ахуй амьдралын ханан дотор хан хийн. Онгон байгалийн эрч хүчийг дотроо оруулах нь эрслэн дээр хамаг анхаарлаа хандуулахын нэгэн шалтгаан билээ. Учир нь эрслэн маань амархан хэцүү, амралт эр зориг, зэрлэг аюулгүй уулга алдмаар тэнцвэрийг өөрийн биеэр ер бусаар дүрслэн харуулдаг гэлтэй. Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа өөрсөн бүгдээ над дээр ир. Би та нарыг амраая. Буулгыг минь өөрсөд дээрээ ав. Надаас сур. Би дүлгөөн зүрхэндээ даруй. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Буулга минь аятай, ачаа минь хөнгөн гэв. Матай 28:28-30. Шашин дотор өсч боодсон охид бид Бурхантай вальс эргэж сурах хэрэгтэй. Жон Битерийн хувьд мартагдсан дуйл болсон химнэл манай дөрвөн хөвгөнд цаанаасаа л байдаг. Тэд цаанаасаа л хөгжимд чөлөөтэй, эвсэлтэй хөдлөнө. Гэтэл бид хоёр чинь чуулганы гадна зохиогдсон хөгжимд л хөдөл сурсан хүмүүс. Энэ маань бид хоёрыг хөдөлгөхөөсөө илүү хөшүүн болгодог. Нэгүслийн хүчлэгдээгүй химнэл нь сүнс дотор минь хийж байгаа Бурхны ёр бүсийн ажилд хариу хандах төрөлхийн ундраг юм. Бурхны хайртай охин минь, чи Бурхны төлөө ажиллахдаа ядарч байна уу? Бурхантай яаж гар хөл нийлж амьдрахаа мэдэхгүй байна уу? Заримдаа бид үүнийгээ санах хэрэгтэй. Би ч санах хэрэгтэйгээ мэднэ. Жил хүрэхгүй хугацааны өмнө би яг тасарч унахын даваан дээр ирээд байлаа. Чи ч бас стрессээс болоод хизээ юугүй шургачж унах нь гэмээр тийм игзэгтэй газар байсан байхаа. Яахав чи байгаагүй байж болох ч би бол байсан. Би 3 сарын дараа болох уулзалтанда зовниж байлаа. Тэгээд зөрчлөө найзтайгаа хуваалцаад түүнээс зовнилоо шийдвэрлэх зөвлөгөө авлаа. Найз маань намайг урамшуулад өөрийнхөө хувийг авчирбал алдарт эзэн маань ургацыг халиуртал үржүүлнэ гэсэн юм. Би
Би амьсгал аван уужраад эзэн маань хэний ч тоохгүй шахам өчүүхэн зүйлийг өржүүлэн дэлгэрүүлсэнийг саналаа. Эрх чөлөөтэй бөгөөд хөнгөн амьдарч сурцгаая. Хүмүүс уналтын дараа ажил зүтгэл дээр төвлөрсөн бол авран сэргэлтийн дараах бид амралтын бэлтгэл байдал авах ёстой. Мөн дотор нь зогсдог энэхүү нэгүс рүү бид түүгээр дамжин итгэлээр орох боломжтой болсон бөгөөд бид Бурхны алдрын найдварт баярлалааг Ром 5:2. Би энэ нээлттэй урилгад дуртай. Бид хэтэрхий удаан хугацаанд өөрсдөө ч хаалга цонхоо битүү байлгалаа. Хүмүүс ч бидний хаалга цонхыг битүү байлгалаа. Бурхны хайр тохин минь, амьдралынхаа орцыг нээж хаах хүчин ганцхан чамд л байдгийг санаарай. Хил хязгаар чухал хэдий ч Бурхныг урихад ямар ч аюулгүй. Бурханд амьдралынхаа үүдийг дэлгээтэй байлгавал чи Бурхны нэгүсэл, алдар орших, найдвартай газарт хүрнэ. Нуугдмал юм байгаа бол зөвхөн илчлэгдэхийн тулд юм. Нууц юм байгаа бол зөвхөн илрүүлэгдэхийн тулд юм. Матай 4:22. Энэ тал дээр чи дотор нь байгаа хүн шүү. Чамаас далтлагдсан Бурхны сайнны нууц гэж байхгүй. Бурхан чамайг мөнхийн хайраараа хайрлсан бөгөөд дүүрэн хайр инэрлээрээ чамайг урьдаг. Бурхан нууцаа илчилдэг шиг чи ч бас нууцаа илчлэх аюулгүй. Чиний дээгүүр савсах, далд нүгэл, шившиг, дүрм гэж байхгүйг мэдэх шиг эрх чөлөө үгүй. Бурхан чиний далдын хар нууц, зөрчлийг мэддэг хэрнээл чамд хайртайгаа ил тод мэдгцээр байдаг. Хариуд нь чамаас ч хайр хүснэ. Бурхан Аав бол хайр, түүний цорын ганц хүү Есүс биднийг Аавтайгаа эвлэрүүлэх гэж алуулсан болохоор үүнийг ярихгүй байхын аргагүй. Сайн мэдээ нууц биш. Бурхны хайрын мессеж нь биднийг гайхшруулдаг тэрл нууц болоо. Бид чинь хэн болоод Тэнгэрийн Аавынхаа санаа сэтгэлийг татаж түүнээс ийм юр бүсийн бэлэг хүлээж авна бэ? Тэрээр бидэнд хайрынхаа төлөвлөгөөг илчлээд өөрсдөө ч чөлөөтэй хүлээн авч бусадтай ч чөлөөтэй хуваалцахыг хүссэн. Хүн бүр Бурхны хайрыг сонсох хэрэгтэй. Биднийг цэлгэр гэрэлд өрсөн Бурхны урилгыг уншиж байхдаа чи амьдралд чинь цоочтой тал байсаар байгааг ухаарсан байж магадгүй. Айдас хар ичгүүрийн хашаатай газар байж болох. Магадгүй нээхээс айж байгаа хаалга юм уу цонх байж болох. Би ойлгож байна. Гэр бүлүүд хамтдаа аялахдаа голдуу холбоотой хоёр өрөө захиалдаг. Өрөөнүүд нь тус тусдаа боловч давхар хаалгаар холбогдно. Чөлөөтэй нэвтэрч болохч хоёр хаалга хоёулаа нэгдэхээс наашаа цаашаа нэвтэрч болохгүй. Жон бит хоёр ер нь хаалгаа шууд нээдэг боловч хөвгүүд маань ачаа тишээс судлаж хувцсаа сольсон хойноо л хаалгаа нээн. Хоёр хаалга хоёулаа нэгдсэн бол бид хөвгүүдийнхээ өрөө рүү, хөвгүүд маань манай өрөө рүү нэвтрэх боломжтой болно. Тэгэд бүгдээрээ бие биеийнхээ өрөөнд чөлөөдөө орж гарна. Бурхны хайртай охин минь хаалгаа нээ. Нөгөө талд нь гэр бүлийнхэн чинь бөөнөрөө хүлээж буй цэлийсэн сайхан өрөө би юунаас ч битгийе. Бурхан чамд хаалга хаагаагүй. Эсвэл нээлттэй байсан хаалгаа нүүрэн дээр чинь тас хаахгүй. Түүний хаалга нээлттэй. Зүгээр л өөрийнхөө талын хаалгыг нээ. Би чамааг өвчин эмгэгтэй талаа Бурханд нээж өгөхийг уриалж байна. Сүдрийнхээ шавхруу тол бүрийг Бурхны ам гэрлэр үлдэнхөө. Сэтгэлийн дайсан биднийг сүудэртэл байлгахыг хүснэ. Харанхуй бүхнийг ээдрээтэй болгож гэрэлд ор тодорхой энгийн харагддаг зүйлийг эргэлзээтэй болгодог. Бурхан маань биднийг гэрэлд амьдруулахыг хүсэхээр барахгүй, гэрэл мэд амьдруулахыг хүсдэг. Чи яг одооноос нуруу тэнгэр амьдрч чадна. Залбирлын хүч сайхан нь үүнд л оршино. Би чамд зориулж хаалгаа тайлж нэгт чинь тус болох үгийг бичлээ. Гэхдээ зүрхээл дагаж залбираарай. Тэнгэрийн Аав минь ээ, би тань дээр Есүсийн нэрээр ирж байна. Нуугцанд минь уучлаарай. Би гэрэлд гармаар байна. Би хаалттай хаалга бүрийг дийлгэж таны хайрын гэрэл сайн сайхан руу нэвтэрч орно. Би уучлагддаг эрхээ хүлээн авч үнэн дотор алхахыг сонгоно. Яагад гэвэл энэ л намайг эрх чөлөө дотор байгуулна. Би таны хайранд даатгуулж таны замыг дагна. Өмнөх замыг маань гэрэлтүүлээч. Есүсийн нэрээр. Амен. Шөнийн хараа. Тэгэхэр гэрлийн охин минь, би чамтай эрслэнгийн талаар сурсан өөр нэгэн чанарыг хуваалцах гэж тэсч ядаж байна. Эрслэн гэрэлд амьдарч харанхуйд амжилтгийг бид мэддэг болсон. Гэхдээ тэд харанхуйд хэрхэн амжилтдаг юм бол нарийн мэдрэмж үнэр сонсголтой байна уу? Үгүй юм аа. Үнэн дээр эрслэн эгч дүүс маань харанхуйд хардаг байх нь. Яаж? Эрслэн болоод муурын бүлийн бусад гишүүд гэрлийг хүлээн авч хугалж тусгах онцгой чадвартай байдаг ажээ. Орчин тойрондоо байгаа ямар ч гэрлийг хараа болгон хөрвүүлж чаддаг ажээ.
Тас харанхуйд эрслэн чи бод хоёр шиг л сохор байна. Харин тэр харанхуйд өчүүхэн гэрэл ёлтоох төдийд л эрслэн хүлээж аваад шөнийн дуран болгочихдог байх нь. Сарны туяа алсаас ёлтгонох гэрэлч эрслэнгийн шөнийн хараа болж чадна. Нүдэн гэрэл нэвтрүүлдэг хүүхэн хараа нь хүн биднийхээс тис өөр. Энэ нь эрслэнд бусдын харж чадахгүй юмс төр хараага төвлөрүүлэх чадвар өгдөг байна. Тодорхойлбол тэдний дуран болж өгдөг хараа нь гадаад орчноос биш өөрсдийнх нь нүднээс гардаг юмсан ч. Тиймээс л муурын нүд заримдаа харанхуйд гэрэлтэд байдаг юмсан ч. Тэд олдсон гэрэл бүрээ нөөцөлж тусгадаг байна. Тэгвэл бид яаж хоцрох билээ? Дэлхийн харанхуйлал ихсэх тусам бидэнд гадаад орчноос олдох гэрэл улмал багасна. Энэ бол бидний дотоод гэрлээ хөгжүүлж тэр гэрэл дээрээ төвлөрөх цаг. Хэрэг би харанхуй үнэхээр намайг нөмөрнө. Намайг хүрээлэгч гэрэл нь шүн гэвэл харанхуйч танд харанхуй биш бөгөөд шүнч өдөр мэд гэрэлтэн. Гэрэл харанхуй адил юм. Дуулал 139-ийн 11-ээс 12. Эрслэнгийн шөнөөр харах энэ чадварыг эзэмших ёстой цаг гэж байдаг бол тэр цаг нь өнөөдөр л юм. Дийлэнх маань өдөр хардаг бол би танарт харанхуйд ч харах чадвараа хөгжүүлэхийг уриалж байна. Эрслэнгүүд нүдэн доторх гэрлээрээ хардаг. Дотроосоо гэрэлтэх юм бол бид гадаад харанхуйд захирагдахгүй. Энэ маань бидэнд Бурхны дайтай илүү өргөн, илүү холын сайжруулсан хараа өгнө. Бурхан бол гэрэл, түүнд харанхуй байхгүй. Дотор маань энэ тунхагийг намруулах орон зай байна уу? Гэрэл байгаа газар хараа байна. Хараа байгаа газар найдвар, харааны эдгэрэл байна. Хараа байгаа газарт илчлэл байна. Миний загтлаар хүлээж авсан хамгийн анхны ишлэл маань Эфес 1-р бүлгээс үүсэлтэй. Бидний эзэн Есүс Христийн Бурхан алдрын эзэг нь та нарт мэрэгэн ухаан хийгээд илчлэлийн сүнсийг өгч өөрийгөө бүрэн мэдүүлж зүрхний чин мэлмийг гийгүүлээсэ. 17-оос 18. Энэ ишлэл миний өдөр тутмын залбирал болсон. Би шүн бүр нүдэн анаа зүүдэндээ Бурхныг урихдаа үүнийг шивгэнэж хэлдэг. Харин өдрийн цагаар бичээсийг уншихаасаа өмнө хэлсэн амлалтыг нь амьсгалж хэлнэ. Би Тэнгэрийг газар дээр бий болгохын хүчин чадалт нүд тайлагдахын ёр бүсийн гайхамшигт олзлуулдаг байлаа. Чи юутай зууралтна түүншгэл болно. Чи харж байгаа зүйлдээ л хариу илэрхийлнэ. Бид Бурхны хязгааргүй гайхамшигыг харах нүдгүй болсон хэмээн эмээх. Бурхан минь харах нүд өгөөж бидэнд. Энэ хүсэлд иш үзүүлэлт хүүхэд мэд цайлганаар хандах ёстойг маань илэрхийлнэ. Энэ хүсэлд Элигийн Самуэльд хэлсэн заавраас цураадж байна. Яв, хэвтэж амар. Хэрв тэр чамайг дуудвал чи эзэн минь айлдаж хайрл, боолтойн сонсож байна гэж хариул. 1-р Самуэль 3:9. Бурхан бяцхан Самуэлийг амарч байхад нь дуудан сэрээжээ. Бид ч түүний эзэн минь айлдаж хайрл, боолтойн сонсож байна гэсэн хариуг тусгах ёстой. Самуэль Бурхныг ураад үгийг нь дуулах хүртлээр өөрийг нь нэрээр нь дуудсан Бурхныг мэдхээс биш, Бурхны нэрээр ярьж үзээгүй байв. Хэд маань биднийг нэрээр маань дууддаг Бурхныг мэддэг билээ. Би үүнийг үл тоосондоо хэлж байгаа юм биш. Харин энэ бол дөнгөж эхлэл болохыг л хэлж байна. Бүгдээрээ цаашаа илүү шунцгаая. Бурхны зөвлөгөөнд шунаж, түүнтэй ажиллахад шунаж, түүний үгийг дуулцгаая. Эзэн Самуэльд харагтун би Израильд нэгэн зүйлийг үйлдэх ба үүнийг сонссон бүхний 2 чихэн хангинах болно гэв. 1-р Самуэль 3:11. Бурхан одоо ч бидэнд огтоо анхааралтай сонс. Би дэлхий дээр хамаг бүхнийг дөргиож, даян дэлхийн анхаарлыг татах нэгэн зүйлийг үйлдэнэ хэмээн айлдаж байгаа гэдэгт эргэлзэх юм алга. Самуэлийн өдрүүдэд эзэн барагтай юм айлддаггүй. Бурхны хүмүүсийн мөргөлийн өргөл хүндэтгэлж, үн хүндэтгэлгүй болоод байв. Бэлгийн гим нүгэл ирээцээрээ алдаад байв. Сүм дотор шүү. Удирдагч нь өөрөө хөвгүүд ихэ зөрчлөөс ашиг хүртэж байсандаа хөвгүүдээ байр сураас нь буулгасангүй. Хариуд нь Бурхан Элигийн гэрээс нүүр буруулж, итгэл даах ариун хөвгүүнийг гаргаж иржээ. Манай цагч үүнээс нэг их ялгарх юмгүй байгаа бөгөөд Бурхны хүүхдүүд амьд бөгөөд сэрүүн байна. Балчир хөвгөөн Самуэль улам өсөж торнон эзний бас хүмүүсийн тааллыг олов. 1-р Самуэль 2:26. Би яг ийм амьд Бурхнаар өрөөгдсөн хүмүүсийн тааллыг олсон залуусыг хардаг. Тэдний амьдралаас Тэнгэрийн мутар харагддаг бөгөөд Бурхан тэднийг бидэнтэй мөр зэрэгцүүлж хамтран ажиллуулахыг хүсдэг. Үүний тулд Бурханы хийж буй юмсыг харах иш үзүүллийн сэргийг нүдтэй байж, үгийг нь сонсох чихтэй байж,
Бурхны үгийг хүний зүрхэн дэх бул чулуунуудыг бутлан зайлуултал нь амьд бөгөөд хүчтэй тунхаглах ёстой. Энэ ухаарлаар би одоо бичих хуудасаа иш үзүүллийн өнцгөөс бичмээр байна. Би чамайг аль алийг нь хүсэн хүлээж, Бурхны амьсгалах гайхамшигыг дотроо хүлээж авахд бэлэн байгаасаа гэж хүсэж байна. Зарим бичээс дүр дүрс хэсгийг унших үед дотор ч Бурхны бэлэг дөргиж бадарч болзошгүй шүү. Ариун сүнс чиний амьдралын хэвлийг сунгаж, сонсох, харах, ойлгох хүчин чадлыг чинь өсгөнө. Намайг нэг удаа номлосны дараа Бурхны хүчрхэг тосолгоотой нэгэн сайхан охин хурж ирээд таныг номлох тоолонд хэвлэдэх үр минь догдлох юм гэж хэлж билээ. Тэр бүсгүй би давхар байсангүй тэрээр дотор нь Бурхны хөдөлгөж байгаа нэгэн зүйлийг тийхүү дүрсэлжээ. Чийч бас ийм сэгсрээг мэдэрч байсан л ах. Гэхдээ хариуд нь магадгүй одоо хүртэл би зөнж биш, иш үзүүлэгч биш. Би чинь хүүхдээ хардаг ээж, өсвөр насны охин, бизнес хийдэг эмэгтэй юм уу, эмээ хэмээн маргаж байж болох. Иш үзүүлэгч гэдэг үг чамд ясандаа галтай Иремьяг юм уу, загсны гидсэнд буй Йонаг л санагдуулдаг байх. Тэгэхээр мэдээж чи тэднээс өөр амьдралтай гэдэг нь тодорхой. Чи иш үзүүлэгч биш байж болох. Гэхдээ энэ нь чи иш үзүүлэгчийн бэлэггүй гэсэн үг биш юм. Иш үзүүлэгчийн бэлэгтэй байна гэдэг нь урдчилж мэдэх стратегийн хүчин чадал бүхий алсын хараатаач, холын хараатаач байх явдал юм. Тэр байтугай бидний залбирлж иш үзүүллийн чанартай байдаг. Бид Бурхан сонсож байгаа учраас хариулж, бидний урд өмнө үзэж хараагүй агуу зүйлийг үйлдэн гэдгийг нь мэдсэндээ л залбирдаг. Бид хүсэн хүлээлтээр алсыг харж залбирдаг. Есүсийг газар дээр амьдарч байхад фарисеучуд нүдгүй байсан. Есүсийн амьдрал үг тэдний таг сохор байдалтай байнга мөргөлдөж, хилэнгэн бадраадаг байв. Иохан 5 дугаар бүлэг дээр ч Есүс тэднийг дахиад л уурлуулсан. Энэ удаа тэд Есүсийг шаббат өдөр буюу хагасан өдөр хүн идгэлээ гэж уурлжээ. Есүс тэдний шаббатын хуулийг нь зөрчижгсөн гэнэ. Гэхдээ Есүсийн үйлдэл хүмүүстэй шаббатыг хүндэтгэж санаж сахихыг заасан Бурхны тушаал дотроо л байсныг санах хэрэгтэй. Доглон хүнийг эдгэхээс илүү ариун зүйл байх уу? Гэтэл тэр хүмүүс юу ч хийхгүй байх нь илүү ариун бөгөөд эдгэх ёстой юм бол өөр өдөр эдгэх ёстой гэж үзжээ. Дүрм журамдаа сохорсон тэр хүмүүс бүдэрчээ. Харин Есүс тэдэнд эцэг минь одоо болтол ажилласаар байна. Би ч ажиллаж байна гэж айлдав. Үүнээс болж евдээчүүд түүнийг алахыг улам санаархах болжээ. Учир нь Есүс амралтын өдрийг зөрчсөн төдийгүй мөн Бурхныг эцгээ хэмээн өөрийгөө Бурхантай адилтгсан юм. Есүс тэдэнд үнэнээр би та нарт хэлье. Эцгээс хийж харуулсныг л хүү хийхээс хүү юу ч өөрөөсөө хийдэггүй. Учир нь эцэг юу хийн? Хүү нь бас тэдгэрийг түнжлэн хийдэг. Эцэг хүүгээ хайрладаг бөгөөд тэр хийж байгаа бүхнээ түүнд үзүүлдэг. Та нарыг гайхуулахын тулд тэдгээрээс жагуу ажлуудыг тэр түүнд үзүүлнэ гэв. Иохан 5:17-20. Шаббатын гол утга учир нь ажил хийхгүйдээ биш, харин Бурхны дотор амрах явдал юм. Есүсийн шууд үг бидэнд асуулт төрүүлж байна. Нэгдүгээрт чи Бурхны охин мөн үү? Чи Бурхны хийж байгаа үйлсийг харж байна уу? Чи тэр үйлс дотор баймар байна уу? Чи гэрэлт тээгж баймар байна уу? Эсвэл харанхуй руу заагч баймар байна уу? Чи Христэд итгэх итгэлийн амьдралыг бий дааж байгуулах гэж байна уу? Чи цөхөрсөн, төөрсөн, үхэж байгаа шархтаа дэлхийд Бурхны гайхамшигыг хүргмээр байна уу? Есүс хизээж хачин байгаагүй. Харин очисон газар бүрийдээ Бурхны гайхамшигыг хүргэж байсан. Бурхны хүү Есүс хүртэл дураараа юу ч хийж чадаагүй бол бид ариун сүнсний гэгэрэлгүйгээр юу хийж чадах вүлээ? Бид Есүс шиг л явах ёстой. Бурхан бидэнд туслан гэж амласан. Үүнийг Үйлс 2 дээр тодосгосон. Бурхан айлдахдаа эцсийн өдрүүдэд би сүнсээ бүх махбод дээр чинь сутгана. Хөвгүүд охид чин иш үзүүлж, залуус чин үзэгдэл үзэн, хөгсчүүл чин зүүд зүүдлэх болно. Эрэмгэлгүй боолуудынхаа дээр тэр өдрүүдэд би сүнсээ сутгана. Тэд иш үзүүлэх болно. Би дээр тэнгэрт совин ёр, доор газар тэмдгүүдийг өгнө. Энэ нь цус гал суунаглах утаа билээ. Эзний агуу цог жохлонт өдөр ирэхийн өмнө дар харанхуйлж сар цус мэт болно. Эзний нэрийг дууддаг бүхэн аврагдах болно химээв гэснээр болжээ. Үйлс 2:17-21. Сүүлчийн өдрүүдэд салхин үгсийг бидэнд амлажээ. Бурхан яах гэж биднийг сонгосон юм бол хэмээн эхэндээ үнэхээр гайхмаар байдаг шүү. Даян дэлхийгээр аялж эргэн тойрноо харж явхад би л Бурхан байсан бол өнөөдөр шиг ийм хүмүүстээр сүнсээ яасан ч судгахгүй. Ийм амар бохор заваан биш, хамаагүй сайхан цэвэрхэн аюулгүй үеийг сонгох байсан гэж бодогдох. Христэд итгэдэг хүмүүсийг хядаж эхлэхийн яг өмнөх үеийг буюу манай эртний
50 оныг л шилж сонгох байсан. Гэхдээ тэгсэн бол бид яах байсан бол? Эсвэл чи магадгүй надад сүнсний цутгал хэрэггүй, би хүсэхгүй байна гэж бодож байгаа байх. Гэхдээ миний юу хэлэх, чиний юу хүсэх тийм чухал уу? Сүүлчийн өдрүүдэд Бурхан би сүнсээ бүх төрлийн хүн дээр цутгана гэж хэлсэн. Эцсийн дунд бидэнд хүмүүс нь ч байна, Бурханы үгч байна. Үүнийг хэлсэн болохоор энэ юу гэсэн үг вэ? Сүнсний цутгал гэж юу вэ? Тэгэхээр сүнсний цутгалыг илүү ухаж үзье. 2000 жилийн тэртээ ариун сүнс Есүсийг илчилж хол ойрын итгэгчдийн зүрхийг шинжлэхээр дэлхий дээр цутгагдсан. Тиймээс бидэнд Есүсийн бие болох чуулганы дотор ажиллаж буй ариун сүнс байгаа байх нь. Гэхдээ миний хувьд өнөөдөр бидэнд байгаа зүйлийг ариун сүнсний цутгал гэхэд хэцүү л байна. Тэгвэл цутгал ямар байх вэ? Үүнийг олж мэдхийн тулд эхлээд сүнс гэдэг үгийн утгыг мэдэх хэрэгтэй. Сүнс гэдэг нь 4 онцгой утгатай. Эхнийх нь хүч. Энэ тодорхойлт дор урам, зан чанар, хүсэл, хүч, сэтгэлийн хүч хад, ёс суртахууны эдэс, цэц ухаан, шийдэмгий зан, бэлэг танхай, зүрх, аран шин гэдэг үгс багтана. Урам зориг болоод биеийн хүч болон цутгагдсан сүнсний жишээ болбоос. Эзний сүнс төөн дээр хүчтэйгээр бууж ирсэнд тэрээр гартаа барьсан юучгүй атлаа ишгийг тасчих мэт арслан хүү татав. Харин тэр үйлдсэн хэрэгээ эцэг ихтэй ярьсангүй. Шүүгчд 14:6. Тэгэхээр энэ тагтаа шиг бууж ирсэн сүнсний дүр зурагтай адилгүй ноцтой жишээ байна. Сүнсний цэц ухаан, ёс суртахууны хүч хатын жишээ болбоос эзний сүнс, мэрэгэн ухаан ба ухаарлын сүнс, зөвлөгөөний ба хүч чадлын сүнс, мэдлэгийн хийгээд эзнээс эмээхүйн сүнс түүн дээр оршино. Исая 11:2. Мөн Бурхан миний дотор цэвэр зүрхийг бүтээж, миний дотор зөв сүнсийг шинэчлэн авраач. Дуулал 51:10. Бас ариун сүнс чадвар бөгөөд ур чадвар болон цутгагдсан жишээж байна. Би түүнийг мэрэгэн ухаан, ойлголт, мэдлэг, бүх талын ур чадварт Бурханы сүнсээр дүүргэсэн нь. Гитлэл 31:3. Эцэст нь сүнсийг зүрх хэмээн танилцуулжээ. Би тэдэнд ганц зүрхийг өгч, тэдний дотор шин сүнсийг тавина. Мах бодоос нь чулуун зүрхийг авч, тэдэнд махан зүрхийг би өгнө. Изекиэл 11:19. Тэгтэл бас сүнсний 2 дахь тодорхойлт байх бөгөөд энэ нь сэтгэл гэдэг үгийн дор оршино. Энэ сэдвийн дор дотоод хүн, амин хүч, амин үндэс гэдэг үгс багтана. Хүмүүний сүнс өвчнөө тэсвэрлэг авч хэн цөхөрсөн сүнсийг тэнхрүүлэх вэ? Сургаалт үгс 18:14. Зүрх хөгжилтэй бол царай тунгалаг. Зүрх шаналхад сүнс зовоортой. Сургаалт үгс 15:13. Сүнсний 3 дахь тодорхойлолт нь хий үзэгдэл, хий юм, сүнс үзэгдэл, цус сорогч гих зэрэг утга илэрхийлнэ. Энэ талаар лавшруулж судлах хэрэгцээ байхгүй гэдэгт би итгэл төгс байна. Тэгээд эцэст нь сүнсийг ерөнхий мэдрэмж, хандлага, ааш байдал, чиг хандлага, уур амьсгал гих утгаар тодорхойлно. Жишээ нь эндхийн уур амьсгал, сүнсний байдал нааштай, сайхан, таатай байна гэж ярьдаг л да. Энд сүнс сүлдний юм уу тагтааны талаар яриаггүй, харин уур амьсгал, хүлээлтийн талаар ярьж байгаа нь тэр. Сүнс цутгахын өмнө дээд өрөөнд бүх хүн нэг газарт нэг хэмнэлээр хөдөлж Бурханы хийх үйлсийг уран залгад тэнд хүндэтгсэн уур амьсгал, хандлагын тогтоц, сүнсний байдал ноёлсон байх. Эзэн бол сүнс, эзний сүнс хаан байна. Тэнд эрх чөлөө байдаг. 2 Коринт 3:17. Тэгэхээр энд сүнс Бурханаас хүлээн авах эрх чөлөөний уур амьсгалыг бүрэлдүүлж байна. Намайг сүнсийг хэлний бэлэг мэтээр тодорхойлоогүй байгааг чи анзаарсан байхаа. Хэл нь ариун сүнсний оршихуйн нэг үндсэн илэрхийлэл нотлохоо боловч ариун сүнсний бүрэн илэрхийлэл биш юм. Ариун сүнс дээрх олон аргаар илэрхийлэгдэх нь Библиэр нэг бий. Сүнс Самсоныг филистинчүүдийн сүмийг буулгасан, ёр бусын хүчээр хүчжүүлсэн. Элия хааныхаа сүх тэргийгч гүйцэж төрүүлэх хурдтай байсан. Бурхны урам зориг Гидеон дээр буух үед тэрээр зэвсэггүй атлаа дайсны цэргүүдийг бут цогсон. Бурхны сүнсээр говийн ганц бүсгүй Дебора Израилийн дайсны өөдөөс хүчийг босгож ирж чадсан. Сүнсний хүчээр Есүс явсан газар бүрийдээ уулзсан хүн бүрийдээ Бурхны зан чанарыг харуулсан. Тэгээд бас бид байна. Өнөөдөр хүмүүс айсандаа зүрх үхэж бүтлгүүтхийг Библи хэлдэг. Энэ сулдаагч айдсыг хэрхэн ялах вэ? Магадгүй Бурхны урам зоригийн цутгалал шийдэл авчрах байх. Бид иш үзүүлэл сэргийх үлрэлд аж төрж байгаа учраас зарим хүн магадгүй агаар мандал дээр байгаа зүйлийг хараад байгаа атлаа дотроо ургуулan бодсон, дарлагдсан мэдрэмжээл ахин дахин давтан үгсээр байж болох.
Зарим чин амьдралдаа жаахан хачин юм уу эсвэл бүр шал буруу гэмээр иш үзүүлэлийн хөдөлгөөнтэй тулгарч байсан ч гэж болох. Тэгэхээр шууд хэлээ л дээ. Бурхан зүгээр нэг иш үзүүлэгч гэдэг зэрэг зэндаа албан тушаалтаа бүлэг хүмүүсийг хүсдэггүй. Бурхан хүмүүсийн зүрхийг хүсдэг. Бид төрсөн он цагийнхаа чанарын нөлөөгөөр л иш үзүүлэлийн чанартай болдог. Семинарт суусан учраас биш, харин Самуэльтэй адил Бурхантай уулзаж учирсан учраас л тэр. Асуудал нь семинартай байгаа юм биш. Зүгээр л иш үзүүлэл нь семинараас хавьгүй том зүйл юм. Бурхан хизээж тусдаа тусгай, хязгаарлагдмал байдлыг хүсдэггүй. Бурхан бүтээл, иш үзүүллийн хараа, сонсгол нь бидний харах нүд, сонсох чих, ярих ам, ойлгох зүрхийг нэгээсэл гэж хүсдэг. Иш үзүүллийг хэд хэлбэршүүлэх эрсдлээ өрөөд өөрийнхөө хамгийн хайртай иш үзүүлэгч Исаяг судлаж байхдаа сурсан хэдэн удирдамжийг хилээ тавьчих уу. Энэ иш үзүүл бүхий амьтаа бичээсээс бид дараах зүйлсийг сурна. Тийхүү тэрээр бидэнд замаа зааж, бид жимээр нь алхах юм. Исая 2:3. Гой байгаач. Биднийг бүтээгдсэн арга замаар мань амьдруулахын тулд Бурхан бидэнд ажилтдаг арга замаа мэдүүлжээ. Бид Бурхантайгаа хөрвж амьдрахын тулд бүтээгдэжээ. Бурхан бидэнд арга зам, үйлсээ мэдүүлэхийг хүсдэг. Энэ ойлголтыг барин Ром 9-р бүлэг дээр Паулын давтсан Исая 49-р бүлгээс алсын хараа бүхий зарим нэг үндсэн удирдамжийг олж мэдснээ толилуулъя. 1-р өөдөх хар, 2-р эргэн тойрноо хар, 3-р сайтар хар, 4-р урагшаа хар, 5-р үннийг яр. За тэгэхээр 1-р өөдөх хар. Тэнгэр өөд яаж харахаа мэдэхгүй байвал Тэнгэрийн үзлийг олж авахын тулд илчлэл номыг үзэхтэл болно. Энэ ном дэлхийн төгсгөлийн талаарх аимшигын зөгнөлт зохиол биш шүү. Энэ бол болсон болж байгаа болох юмсын илчлэлийн цомог. Бурхан цаг хугацаанаас ангид цагийг эзэлсэн нэгэн бөгөөд тэр л байр сураасаа айлдах нь олонтой. Би коллежид байхдаа илчлэл номыг бүтэн семестр уншсан бөгөөд энэ номыг цаг хугацааны болцлоор тайлах гэж оролдож байгаа хүмүүсийг хараад одоо ч гайхдаг юм. Тэр байтугай энэ бүхнийг бичиж буулгасан Иохан ч өөрөө ойлгосон нь юу л бол. Заримдаа юмыг нэг бүрчлэн мэдэхгүй зүгээр л тайзны ард бидний төсөөлөлдөж багтахгүй нүсэр кино өрнөж байгаа гэдэгт итгэхэд л болно. Бид өөдөө харах хэрэгтэй. Есүс Бурхны дүрээ тайлаад хүний хүүгийнхаа дүрээр Галил нуурын эргээр алхаж номнож нөхөрлөж байсан тухай бид номсоор байна. Тэгвэл Есүс Иоханд өөрийнхөө ямар дүрийг илчилсэн бэ? Чаддгийн бол төсөөлөд үз. Урт дээл өмсөж, цээжээр алтан бүс бүсэлсэн хүний хулгай адил нэгэн дэнгүүдийн дунд байлаа. Түүний толгой ба үс нь цагаан ноос буюу цас адил цагаан агаад нүд нь галын дөөл адил хөл нь зууханд улайсгаж өнгөрсөн хүрэл адил дуу хоолой их усны шуугай мэт байлаа. Тэр баруун мотортоо 7 од барьж хоёр талдаа эртээ хурц илд амнаас нь цухах бөгөөд нүүр нь хурцаар гэрэлтэх нар мэт байв. Би түүнийг хармагц хөлд нь үгсэн мэт унлаа. Баруун мотроо над дээр тавиад тэр бүү ихэн ба эцэс нь би бөгөөд амьд нэгэн мөн би үгсэн байсан гэвч харагтун. Би үеийн үед амьд бөгөөд надад үхлийн ба үхсдийн орны түлхүүр би. Тиймээс чи юу харснаа, юу байгааг болон эдгээрийн дараа юу болохыг бичигтэн. Илчлэл 1:13-19. Бүгдээрээ бодтой хандцгаая л да. Иохан магадгүй 12 дундаас хамгийн доктортой байсан баг. Магадгүй бүр Есүсийн хамгийн эрх танхи дагалдагч байсан байж болох. Яагад гэвэл сүлжийн зоог дээр Есүс даалдаж суусан гэдэг. Иохан Есүсийг Бурхны хүүгийнхаа дүрээр нь суугааг хараад хөлд нь үхэнгээ алдан унсан. Хураг тэрсэн, загас шаарсан Есүсээс арай л өөр байна уугүй юу? Өндөр Бурхны хүүг од атгсан, хуяглагдсан, сүр жавхланд дайчин хаан хэмээн дүрсэлжээ. Есүсийн энэ дошгон илчлэлийг номлоод эхэлбэл яах вэ? Илчлэл номын эхлэлийг харал даа. Удахгүй болох ёстой юмсыг боолуудаа үзүүлэхийн тулд Бурханаас түүнд өгсөн Есүс Христийн илчлэл. Тэнгэр элчээ тэрээр илгээж, боол Иохандаа үнийг мэдүүлсэн тэрбээр Бурхны үг болоод Есүс Христийн гэрчлэлийг мөн үдсэн бүхнээ гэрчилсэн болоо. Энэхүү иш үзүүллийн үгсийг уншигч ба сонсогч мөн үнд бичигдсэнийг сахигчд нь ерөөлтөе. Учир нь цаг ойрхон байна. Илчлэл 1:1-3. Илчлэл ном нь нэн тэргүнд Есүсийг илчилсэн ном болоо. Энэ үйлчлэлийг уншдаг, сонсдог сахдаг хүн дээр ерөөл дуудагдсан учраас бид энд анхаарахын дээдээр анхаарах ёстой гэж бодно. Энэ илчлэл яагаад чухал бэ? Бидэнд Есүсийн дэлхий дээрх амьдрал үйлсийг бичээд өгсөн өөр номууд байгаа биз дээ. Миний бодлоор илчлэл нь Есүс маань ялгуусан аврагчийнхаа хувьд хэн болохыг хальт харуулсан ном байх.
Есүс биднийг тайлж өөртөө адилхан болгохын тулд өөрийгөө тайлаад бидэн шиг болсон. Есүс хүчирхэг ариун сүр жавхлантай. Тиймээс өөдөө хар. Дараа нь эргэн тойрно хар. Бид Тэнгэрийн үзэл санааг зэрвэс харсан болохоор өөрийгөө ч орчин тойрнож дэлхийн хүмүүсийг ч арай өөр гэгээрсэн харцаар харна. Исая 6 дугаар бүлэг дээр Зүнж Исая Бурхны илчлэлээр шинжлэгдэхдээ үнийг биеэр үзсэн. Эхлээд түүний үгс нь бохир байхыг үзсэн. Дараа нь хамт амьдарч байгаа хүмүүс нь ч бохир гэж бодсон. Түүний ял нүглийг цогоор цэвэршүүлэх үед Исая намайг илгээгээж гэж хариу хэлжээ. Исая цэвэрлэгдэж, сунгагдж, цаг нь болохоос нааш сонсох чихгүй байх хүмүүс рүү илгээгдэхэд бэлэн болжээ. Бид зүрхнийхээ цохилтыг дэлхийн зүрхний цохилттой давхцуулж үзэх үед ариун зөвхт Бурхны дүр төрх, эргэн тойрондох бодит байдлын ялгаа бидний өрийг өмлөх ёстой. Эргэн тойрнох хар. Мэдээ юм уу олон ингэд кино тавиад үз. Юу гарч байна? Шудраг бус явдал нүгэл гарч байна. Гэхдээ бас гэрлийн хүүхдэд өөрсдийг нь нуувчнд байх хойгоор ноёрхлоо тогтоосон аимшигт харанхуйтай нүүрлэхээр нуувчаасаа гарч ирж байна. Дараа нь сайдархаар. Энэ нь сайн сайхныг бүтээж эрүүл бус эмгэг өвчтөд эрүүл саруул байдлыг авчрах арга замыг хайх ёстой гэсэн үг гэж би итгэж байна. Энэ нь харанхуйг илчилж, хол ойрын цөхрөгсдөд найдвар авчирч, буруугаасаа эргэж, зөвийг үйлдэх гэсэн үг гэж би итгэж байна. Бууж өгсөн эрүүл бус нэгний эрүүлийг хүчийг сэргээ. Энэ нь эдийн засгаас ахуулаад боловсролын шийдэл, харилцааны тал дээр ч хамаатай. Бидний эргэн тойронд өвжилсэн гэрлэлд гэр бүл дүүрэн байна. Им эмчилгээ, цэвэр ус, хүнсний хомсдолтой хүмүүс дүүрэн байна. Гэр бүлээр гачигдсан, ганцаарцсан хүмүүс, үржлэгдэх ёстой өнчин үрс, аврагдах ёстой хоригдлууд байна. Өргүүлэх ёстой дарлагдагсад боогдсон эрчүүд, эмэгтэйчүүд байна. Сайдархаар. Дараа нь урагшаа харахын тулд бид одоо хийж байгаа сонголт маань мөнхийн үр дагавартай учраас сайн байхаас гадна хэтийг харсан сонголт байх ёстойг мэдээрэй. Амьдралын зөвлөг бүр дээр зориуд алсаа бодож амьдрах хэрэгтэй. Надад нинжа гэдэг мотоцикл бий. Энэ маань миний хамгийн ухаалагч биш, аюулгүйч биш хэрэглээ учраас нөхөр маань миний аюултай уналгыг аюулгүй болгохын тулд надтай хамт мотоциклийн курс цусан юм. Би тэр курсын цорын ганц эмэгтэй сурагч байв. Тэнд дийлэнх осол зөрлөгдөр гардаг бөгөөд ослын гол шалтгаан нь мотоциклчид аюултай давхитагтаа биш, харин машины жолооч нар тэднийг харахгүй учраас гардгийг заасан юм. Тиймээс ослоос сэргийлэхийн тулд хайгуул хийх, дүгнэлт хийх, гүйцэтгэх гэсэн утга бүхий ХДГ ажиллагааг өөртөө сануулж байхыг зааж өгөв. Би нинжатагаа зөрлөг дээр ирэхдээ жолооч нар намайг мэдхээсээ илүү би жолооч нар байгаа гэдгийг мэднэ. Миний өндөр анхаарал, тэдний харцангуй анхааралгүй байдлын улмаас би хайгуулын гормоо ажилуулна. Би эргэн тойрныхоо тээврийн хэрэгслийг нэгтлээд хэн нь уцаар яж байгааг, хэн нь эргэж байгааг, хэн нь намайг харсныг, хэн нь хараагүйг, дээрээс нь бас замын нөхцөл байдлыг тэмдэглэж харна. Хайрга элс 2 миний нөхөр биш. Зөрлөг бүр дээр үүсч болзошгүй асуудал, нөгөө талын замын нөхцөлийг ч нэгтлэн хайгуулах юм. Хайгуул дуусаа бол яавал хамгийн сайн болохыг шийдэхийн тулд нөхцлөө дүгнэнэ. Жонтой хамт дахиж явхад Жон төрүүлж авна. Яагад гэвэл түүний дугуй хавгүй чанга учраас жолооч нар түүнийг анзаарч харна. Харин гэрлэн тохио өнгөрсөн хойно Жон намайг урдаа гаргаж араас минь хамгаална. Тэгээд төлөвлөгөө гаргаа бол гүйцэтгэлдээ орно. Машинд ойлгомжгүй мессеж өгч болохгүй, зүүн эргэх тохио өгчгөөд шулуун явж болохгүй. Санаагаа тодорхой бөгөөд ойлгомжтой дамжуулна. Нэгэнт хөдөлгөөнд орсон бол нинжа дээр сурсан өөр нэгэн хичээлээ хэрэгжүүлнэ. Доошоо хараад байх юм бол доошоогоо л яваад байх эрсдэлтэй. Мотоцикл дээр яг л амьдрал дээр байдаг шиг дээшээ харах, эргэлтийг нэвт харах хэрэгтэй. Явсан газраа юм уу явж байгаа газраа харахаас илүүтэй явах чигээ харах, урагшаа харах юм бол эргэлтээ зөв гүйцэтгэнэ. Хүрэх газраа хар. Бидний одоо байгаа газар бидний зорьсон газар биш. Өмнө маань илүү их баяр хөөр, илүү их аюул, илүү их бурхан, илүү их ёрын муу, илүү их зөвхт ёс, илүү их эрх чөлөө, илүү их хүч, илүү их гэрэл, илүү их найдвар бий. Бид байгаа юмс, эсвэл байх ёстой юмс, байх ёстой арга замын голд зогсож байна. Энэ нь бидний хөдөлгөөнд оролцож яваагч мэдэхгүй жолооч нар зам дээр зөндөө байгаа гэсэн үг. Тэд биднийг хайх ёстой бус, харин бид тэднийг харж болгоомжлох ёстой юм. Эцэст нь үннийг хэл. Исая урагшаа хараад үннийг хэлснийг Паул хэлсэн. Исаяг амьд ахуй цагт түүний үгийг юмн чинээ тоогоогүй.
Зарим түүхчдийн хэлснээс үзвэл Исая үнийг хэлснийхаа төлөө хөрөөдүүлсэн гэдэг. Исая үнийг хэлснийхаа төлөө алдаршаагүй. Хүлээн зөвшөөрөгдөөгүй. Аятаа тухтааж байгаагүй. Тэрээр үннийг ярихаар барахгүй. Ирээдүйн рүү илгээсэн тэрл үннээрээ амьдарчээ. Харин үнэн мөргөлчт нь сүнсээрээ үннээр эцэгт минь мөргөх цаг ирж байгаа бөгөөд одоо ирчгээд байна. Эцэг өөрт нь ийхүү мөргөгчдийг ирж байна. Иохан 4:23. Үннээр тэднийг ариусгаач. Таны үг үнэн мөн. Та намайг ертөнцид илгээсний адилаар би мөн тэднийг ертөнцид илгээв. Тэд бас үннээр ариусгагдхийн тулд би өөрийгөө тэдний төлөө ариусгана. Иохан 17:17-19. Бид үннийг мэдэхгүй бол Бурхны үг үнэн, Есүсийг ухаарах замыг мань гэрэлтүүлж өгнө. Өөдөө харсан боловч эргэн тойрноо хараагүй учраас бүтлгүүдсэндээ нуугдчихсан хүмүүс байна. Эргэн тойрноо харсан боловч өөдөө хараагүй учраас айсандаа юу ч хийж чадахгүй хүмүүс байна. Урагшаа харсан боловч үннийг яриагүй учраас худлаар амьдэрсэн хүмүүс байна. Үннийг ярьдаг боловч эргэн тойрноо хараагүй учраас ярьсан үннээрээ хинт ч тус болж чадаагүй хүмүүс ч байна. Тиймээс дараагийнхаа бүлгээр жишгийн хэмжүүрээ өргөхөөс өмнө алдагдсан хүчийг дахин тодсгох чадaltaй зэрлэг гайхамшигын талаар бичмээр байна. Үүнийгээ пал хийтэлд сутгах маягаар биш, харин дүгшлэн харуулах маягаар хий. Энэ хуудсан дээр миний та нартай хуваалцах зүйлсийг хачин сонио юм гэж бодоозай. Тийм биш шүү. Энэ зүйл надад гайхамшигын илчлэл болж ирсэн юм. Энэ илчлэл бол миний хязгаартай үгийн бүтээлээс хавгүй том зүйл гэдгийг хуваалцах гэсэн хүн миний оролдлого болоо. Мөнхөглөлөөр харанхуйлсан дэлхийг гэгээрсэн ойлголт чухал. Хүн зууралдсан зүйлтэйгээ адилхан болдог гэж юутай үнэн. Бид дотоод хараа ба гэрлийн төсөөллөөрөө эргэн тойрноо жолоодуулах хэрэгтэй. Өнөөдөр бидний хувьд нүдэнд харагдах юмсаас давж гарч цөхрөл дунд Бурхны үйлдэж буй ажлыг харах цаг. Бид харанхуйд байгаж гэрлийг тунхаглах ёстой. Ойлголтын нүдээр бид Бурхнаа ямар том болохыг дахин бишрлээ сэргээн. Бурхан бидэнд харах нүд өгдөг. Бурхны гэрэл нэмэгдэхүйтэй хамт Тэнгэрийн иш үзүүлэл сэрнэ гэдэгт биедэгдэг. Бурхан бидэнд үлсийг нь харах нүдийг, үгийг нь сонсох чихийг, үгийг нь эрх мэдэлтэй хэлэх эр зоргийг өгнө. Энэ сэрэлт өрнөхийн цагт хүний зүрхэн дэх бартаа уйрна. Доторчин гайхамшигтай айлтгыг Бурханд зөвшөөр. Бурхны хараа, алсын харааг хальт үзэх иш үзүүллийн чадвар нь түүний гайхамшигаас зурж ухаарл олох явдал юм. Энэ хараа үгүй бол амьдрал нь харанхуй доторх алхаал болно. Алсын хараа байхгүй аваас ард түмэн журамгүй. Харин хуулийг сахигч нь жаргалтай. Сургаалт төгсөх 29:18. Есүс хизээч хачин байгаагүй, харин явсан газар бүрийдээ Бурхны гайхамшигыг авчирдаг байсан. Есүс аавынхаа хийж буй үйлсийг л үйлддэг байсан. Есүс өвчлсөн хүн төрлөختнийг ч үзсэн, үүнд аав нь хэрхэн хариу үйлдэж буйг ч үзсэн. Есүс Бурхны хүүхдүүдийн нүдийг бүрхэж, амьд Бурханаас нь хагацаасан харанхуйг, шашны худлыг үргээхийн тулд гэрлийг айлтгсан. Иш үзүүлэгчийг өөрөөр бас харагч гэж хэлж болно. Есүс бусдын харахгүйг харсан. Тэрээр гологдсон шовдор хүмүүсийг олж хараад бохирт нь хүрсэн. Есүс хурсан олныг бөөнд нь харахаас гадна олон доторх хүн нэг бүрийг харсан. Есүс эрчүүд эмэгтэйчүүдээс гадна хувь хүн зүрхнүүдийг харсан. Есүс харанхуйн дунд гэрлийг харж гэрлийн дүртэй харанхуй гэлжилсэн. Есүс дэлхийн гэрэл байсан бөгөөд эдүгээ чи тэр гэрлийг тээгч болоод байна. Ингэснээр та нар ертөнцийн гэрэл мэд гялалзан гажууд үеийнхний дотор Бурхны өөгүй, буруугүй хүүхдүүд байх юм. Филиппо 2:15. Бурхны хайртай охин минь, харанхуйд ан хийх заварчилгаа маань энд байна. Бид Бурхны гэрлийг харанхуйд амьдруулна. Бид өөрчлөгдсөн амьдралаа төөрсөн бөгөөд шархтсан дэлхийд харуулдаг. Бид харанхуйгаас нуугдах бус, харин зайлуулна. Харанхуй нь бидний оршихугаас зүхтдэг. Гэрэл харанхуй руу ойрдох үед харанхуй ардаа юу үлдээснийг бид үзнэ. Харанхуй газарт гэрлийг хүлээж байгаа хүмүүс байна. Энэ бол анд гарч найдварын мессежээр цангаж олзонд байгаа хүмүүсийг аврах цаг. Харанхуйд ан хийх. Саяхан надад ан хийх боломж олдож би энэтхэгийн ядуусыг хорооллоор явж үзсэн юм. Харанхуйгаас олж гарсан зүйл минь намайг гайхшруулдаг. Би лайф аутричийн шугамар Мумбай орлоо. Бид ядуусын хороолдох эмсийн хүрээлэнгийн хоригдол болсон хүүхэд эмэгтэйчүүдийг аврахын тулд нутгийн нэгэн байгууллагатай хамтран ажиллав. Энэтхэг хүмүүс маш үзэсгэлэнтэйгээс гадна туйлын инэрэнгүү, өгөөмөр соёлтой боловч ядуусын хорооллын аж байдал нь үгээр илэрхийлэшгүй аимшигтай. Тэр нөхцөл байдлаас би ядуусын хорооллын Саятан гэдэг киноны үйл явдлыг боддоор үзэж билээ.
Жижиг мууршгэл том хархнууд гудмаар нэг өмхир хүн малын ялгцаас ялгц руу дамжин гүйлдэнэ. Би ч Мумбайн түгжрээ дундуур намайг аюулгүй авч ирсэн хөргүүртэй машинаасаа бомгцаа тис өөр ертөнцөд хөл тавьчихав. Ер бусын газар учраас бус. Харин тусгаар хүнлэг бус. Дагуул соёл байсан учраас тис өөр ертөнц гэлээ. Борооны уйлрал байсан учраас чиг халууны нийллэг нь битүү агаарыг улмал бүгчин болгоно. Би ч тэр даруй тэр орчны үнэрт цогцолов. Өтгөн шингэний ихүүн үнэр, ялзарсан хоол хүнс, заваан нөхцөл бохир хүмүүсийн үнэр танартай хутгалдана. Агаар нь ч харанхуй сүнсэнд дарлуулсан жигтэйхэн хүнд. Тэр донд хоёр бүтэц тоглож байхыг мэдрэв. Үзэгсэлэнтэй нэтгэх хүмүүс, тэднийг олзолсон харгас хар сүнс. Ядуусын хороолол өр нөлөө шинж чанараасаа ичигчгүй. Ядуурл завхрал хойсрлын чанга гар ирчүүд эмгтээчүүдийг хаг атгажээ. Манай багийнхан уг нь хүн амьтанд анзаарагдахгүй гэж энэтхийг дээл хувцсан өмссөн ч өнгөрсөн бүхэн биднийг л харж байсан болохоор өнгөлөн далдалгаа маань бүтсэнгөө болтой. Манай пастор Илгээлтийн эзэн хөтөч маань биднийг бушуухан шиг л эмнэлэг рүү дагуулan оров. Энэ маань хүмүүсийг хайрлаж санаа тавьдгаараа алдартай хүмүүсийн итгэлийг олсон эмнэлэг байлаа. Би өвчтнүүд эмчт үзүүлэхээр хүлээж байгаа даруухан хүлээлгийн өрөөнд явж орлоо. Хуучин эмсийн хүрээлэнгийн эзэгтэй явсан хатагтай нараас бүрдсэн үйлчлэлийн багийнхан биднийг хүлээж байжээ. Бушуухан шиг хажуугийн өрөөнд явж ортол эмсийн хүрээлэнгийн эмэгтэйчүүдийг зүгээр л өрөөгөөрэй гэсэн заавар хүлээж авлаа. Тэгэхэд л би өөргөвчөнд минь байгаа номлол ямар ч хэрэгцээгүй болохыг ойлгов. Зохиолч номлогч Лиза энд хэрэггүй болохыг ойлгохын дээдээр ойлгож байлаа. Бид нууцаар шахуу яваа учраас Библийг хэрэглэж болохгүй, орчуулагч маань англиар тааруухан ярина. Би хиндүүгээр бүр таг. Тэр хүмүүстэй холбох холбоос минь гагцгүй ариун сүнсэл байлаа. Тэдний түүхээс авч үлдэхийн тулд даашинцныхаа дор микрофон зүгээд утсыг нь бүслэхийгээр ороогоод микрофоноо өмднөөс маань зүүсэн хураагуурт залгалаа. Өөр нэгэн эмэгтэй хүзүүндээ зүүсэн хар ороолтондоо нууц камер залгав. Бид гар гараа барин залбираад түм төчгөнсөн гудамжинд гарлаа. Би шууд л хүний хараанд өрцнөө мэдрэв. Гэхдээ дайсгансан гэхээсээ илүү цоо ширтсэн харц. Би замын эсрэг талын байшин ууд хараад хоёр давхрын цонхон дээрээс маш хөөрхөн Аз охины царайг олж үзв. 15-аас хэтрэхгүй л болов. Шарх цөхрлөөр хашгирсан царай. Тэр үед л би түүнийг эмсийн хүрээлэнгийн хоригдл болохыг нь ойлгов. Ийм харцанд би хэрхэн хариулах юм бэ? Өөдөөс нь инээмсэглэх юм уу? Толгой сэгсрээд үүгээрээ охиныг шүүж цээрлэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх юм уу? Би охиныг өөр тийшээ хартал нь өөдөөс нь ширтлээ. Би доошо харахтаа орц байхыг олж харав. Өөдөнд нь хөмсгөө зангидсан хідэн харц суулсан. Тэд миний ширтгийг чи юу вэ? Эндээс зайл. Чиний байх газар биш гэгшгэл ил тод дургуйцлэр хав. Тийм ээ. Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн ямар ч хүн тийм газарт байх ёсгүй. Тэр бол байх биш, зүхтах газар. Хамт явсан бүсгүйчүүдийн маань нэг нь миний уурыг мэдрээд бүсэлхийгээр минь тэврээд явъя, зам гарыг гэж хэлв. Тэрээр намайг шавартай гудмаар ямар ч дүрм журамгүй замбраагүй зөрлөдөх хүн, дугуй, машин дундуур замчлан гаргаж өглөө. Ядуусын хороололд өдрийг өнгөрөөснийхаа дараа би зам гарахдаа зогсож болохгүй гэдэг ганц дүрмтэй болж авч үлээ. Чамайг зөвлөн хичнээн олон дугуй, мотоцикл, машин ирж байсан ч айлгүй яваад л байх хэрэгтэй. Нэг удаа айгаад замын дунд зогсчихтал хоёр хатагтай араас явуулж түлхэнгээ толгоогоо бүнжигнүүлэн зогсож болохгүй. Бид чамайг хамгаална гэж билээ. Үнэхээр ч хамгаалсандаа бидний очсон ихний хүрээлэн 40 м квадратаас томгүй хүлээлгийн өрөөтэй байлаа. Тэнд үйлчлүүлэгч нар өөрсдөд нь үйлчлэх огтоо хүлээн. Мөн эмэгтэйчүүд хоол хийж нөхөрлөж хүүхдэдээ асардаг нийтийн хэсэг ажээ. Тэр сүүдэртэй өрөөнөөс шууд хаалганы гаднах навсгар гудамж харагдана. Тэр умгар өрөөнд бурхны хайрыг сонсохоор эмтэрсэн эмэгтэйчүүд зөвлөрчээ. Би орон мөцөө тэнд байгаа өөр нэгэн хаалгыг өөрийн эрэхгүй хараад байлаа. Таар унжуулсан тэр хаалганы цаана ариун цэврийн өрөөнүүд шиг игэнсэн хаалгуудтай нарийн коридор байв. Тэнд охид унддаг, үйлчлүүлэгч нартай үйлчлдэг болохыг нь хожим мэдэв. Тийшээ хартал зарим хаалга нь хаалттай байсан нь охид амарч байгаа юм уу эсвэл ажилтай байгааг нь илтгэнэ. Би өмнөх бүсгүйчүүд рүүгээ харлаа. Тэд шалан дээр юм дэвсэж өрөөний хоёр талаар бандан сандал тавьжээ. Биднийг төвхнөх үеэр гівлүүртэй бүсгүйчүүд гайхсан янзтай нэг нэгнээ хань татан шахацалтаж байлаа.
Орчуулагч маань тэдэнтэй хиндүү хэлээр мэдлэв. Тэд ч анхааралтай сонсон хүндэтгэлтэй наргагүй олноос онцгой энэтхэг маяараа толгоогоо хоёр тишин бүнжигнүүлнэ. Төдөлгүй үл мэдэгдэх хиндүү хэл дундаас би өөрийнхөө нэрийг олж танилаа. Бүх толгой над дээр тосов. Би ч тэр даруй пастор руугаа зүгэрсэн харцаа тусгалаа. Пастор ч миний өөдөөс гараа өргөөд өмнөх шигээл тэднийг ерөө. Тэд чамааг 2 цаг хүлээж байна гэж хэллээ. Би өөрийгөө танилцуулаад хаанаас ирснээ хэллээ. 4 хүүтэй удахгүй ач хүүтэй болох гэж байгаагаа ч хэллээ. Хэлсэн үг маань өөрийн маань чихэнд ч нэг л хөндий хоосон цуратна. Энэ бүхэн энэ бүсгүйчүүлд ямар нэгэн утга илэрхийлэх үү? Миний мэддэг Америк нормын нүүрэн дээр тэдний мэддэг юмс сарнжээ. Гэвч тэд илдэг тулдаа зөөлнөр толгой дөхөж байлаа. Би тэдний ганцаараа биш гэдгийг мэдүүлэх гэсэндэ урт замыг туусаар ирснэ ч хэллээ. Дэлхийн эмэгтэйчүүд бүгдээрээ тэднийг зүрхэндээ дээж тэдний төлөө уйлдгийг ч хэллээ. Ямар утгатай үг вэ? Тэд ганцаараа биш ээ. Тэдний зөвхөрлийн үг ядуусын хороолоос нь жигүүрлэн ниссэн. Тэдний алдаа эндлийн төлөө бусад эмэгтэйчүүд уйлдгаа. Хэний ч мэдэхгүй тэр энэтхэг огтын төлөө маш олон эмэгтэйчүүд Бурхны сэнтийн өмнө залбирлаа өргөдөг тухай гээлтэл. Тэдний нүүр царай чимээгүй нулимсаар гээгээд л явчихв. Холбоо хамаарлаа ухаарахын хүчийг тэд үнэхээр ойлгосон болов хэмээн би заримдаа гайхдаг. Бид ганцаархнаа зөрчилдөөгүй. Бид ганцаархнаа найдаагүй. Есүс биднийг хизээж орхихгүй гэж амласан. Би өөрийнхөө хариуцлагыг ч хуваалцлаа. Тэд цэвэр ариун би нэр төрөө хүчээр алдсан бол харин би залуу насныхаа тэнэглэлээр сайн дураараа өрн таран хийсэн. Би тийм завхарсан амьдралыг өөрөө сонгосон боловч хожим бурханд үүдээ нээхэд Бурхны хайр амьдралд маань үерлэн орж ирээд намайг нэг мөр сүрхээс хамгаалсан билээ. Тэд над руу бүхийлөө. Ариун сүнс бүсгүй нэг бүрийг гээгүүлж байгааг би мэдрэв. Тэд баахан эмэгтэйчүүд биш, харин тус тусдаа Бурхны охин байлаа. Би бүсгүй болгоны нөөрийг илэхдээ мутраа сунгаад хүн миний үгийг сүнсээрээ тодруулж өгөх ажлыг нь Бурхандаа даатгав. Би тэдэнд хүрч байхдаа Бурхан чамд төлөвлөгөө зэгсэн гэж хэлж байлаа. Харанхуйд хоригдсон тэднийг хайсаар ирж айлчилсан Бурхан гэдэг үгийг хэлэхдээ хамт хацраар нь нулимс урсна. Дарлал дор хүний гарт амьдрна гэдгийг тэдэн шиг мэдэх хүмүүс үгүй. Тэнд байгаа охин бүр хүнээр амьдралаа төлөвлүүлэхийн аим шиг дор амьдарч байв. Миний ярилцсан эмэгтэй бүр бэлгийн боолчлолд хүчлэгдэж юм уу? Мэхлэгдэж оржээ. Тэд яг одоо миний санал болгож байгаа тэрл найдвартай хөөцөлдөж яваад энэ нүхэнд оржээ. Бүгдээрээ л сайхан ажил, боловсрал зүгээр л хайрыг хүссэн. Зарим нь тосгоны аимшигт ядуурлаас цухтахыг хүссэн. Итгэж явсан эрчүүд эмэгтэйчүүдтэй хуурдагдсан. Садангийн ах нөхөр төрсөн ах дүүс хамаатан садан игч тэр бүхэл найздаж хуурдагдсан түүх сонсож байлаа. Сайн сайхан амьдралын мөрөөдлөөр л өргөтөн урвжээ. Харин би тэднээс дахин найдахыг хизээж худлаа ярьж чаддгүй Бурхны хүү Есүстэй тэхийг хүслээ. Мэдээж олон л юм ярьсан л да. Одоо мартчихаж энэ хуудсан дээр ахин дахин давтагдах хиллэг үгсмэн манай барууны нийгэмд утгагүй санагдаж болох. Гэхдээ тухайн үед Тэнгэрийн амьсгал тээж байсан юм шүү. Дуу хөгжим хангинаагүйч тэр өмгөр өрөөг Тэнгэрийн амьсгал эзлэв. Бүсгүй бүр найдвар хайрлсан амьд Бурханд хариулахад нь Бурхан тэдний хооронд нэгэн холбоо тогтжээ. Энэ шилжилтийг мэдэрсэн тэгэд ч бас хэлэг хүүг маань дууссан болохоор би пастор руугаа эргэж харлаа. Пастор эмэгтэйчүүдтэй хамт бас тэдний төлөө залбирлаа. Пастор Тэнгэрийг дуудахад хамт үйлчилж байсан эмэгтэйчүүд маань нөгөө нандин охид дээр очиод нэг нэгээр нь тэрвэн залбирлаараа хүрээлв. Тэрхэн эгшинд харанхуй хан ухарсан юм шиг санагдаж байлаа. Гэтэл нэгэн үйлчлүүлэгч өмдөө товчлон гарч явахдаа мөрөн дээгүүрээ жигссэн харц чулуудхан тэр бид их л хачин зочид байсан болтой. Төвлөрсөн бөгөөд дошгон дараах ишлэлийг бодолцсон уу? Харин та харсан билээ. Учир нь мутраараа хариулахын тулд та зовлон зүдүр уур унтууцлыг ажигласан билээ. Ядуу нэгэн танд даатгадаг. Та өнчин хүмүүсийн туслагч байсаар ирсэн билээ. Буруудан хийгээд ёрын мууг үлдгчийн гарыг хугалж юу ч олохгүй болтлоо. Гин бурууг нь хаан илрүүлээч. Эзэн үрд мөнхөд хаан юм. Газар нутгаас нь үндэстнүүд устгагдсан билээ. Эзэн та даруй хүний хүсэлтийг сонссон билээ. Зүрхийг нь ботжуулж чихээ тавин сонсож, ингэснээр дэлхий дээрх хүмүүсээс дахин давтан сүрдэхгүй болгож, өнчин хийгээд хилмигдсэн хүнийг зөвтгөөж. Дуулал 10:14-18. Жинхнээсээ сонсвоо. Харанхуйд ан хийхэд хэрэгтэй бүх бүтэц энд байна.
Итгэл, шудраг ёс, ялгуулсан байдал, эдгэрэл, найдвар, үрчлэл, сэргэлт, зөвд байдал, тэгээд эцэст нь шин нэглэл. Тэгэхээр одоо эдгээр үгийг залбирах цаг бөгөөд Бурхны үгийг илгээхэд биеллийг нь Бурхан өөрөө хариуцнаа. Энэ маань нилээд эрсдэс маф маягийн залбирал шүү. Үнэн дээр биелэх хувьдаа аюулгүй аятайхан залбирлаас залхаад байна. Буруутан хийгээд ёр мөг үлдэгчин гарыг хугал гэдэгч аюултай залбирал, хурц гуйлд. Ийм залбирлыг дөлгөөхнөр залбирч гэж байхгүй. Дуулал 10 нь үнэн дээр миний саяхан зүүн өмнөд Аз руу явахдаа сэлэн болгон авч явсан Бурхны амлал болоо. Шудраг бус явдлыг үзэх тоолондоо би энэ сэлмээрээ завтсан. Залбирахтаа төвлөрөлтөө бөгөөд дошгон залбир. Харагдаг зүйлээс даван шудраг ёс сэргэлтийг олж хар. Бурхан үүнийг л газар дээр авчрахыг хүснэ. Залбирахтаа нүдэ ханаад навайг олж хараач хэмээн хашгирч бүх хүмүүсийг олж хар. Амнаас чин гарахтаа чамайг ч хүртэл айлгамаар тэнгэрт хүрдэг залбирал хэл. Идвэхгүй чуулган нэг их утахгүй. Инхийн ханхуу гэрж энэ бүх аимшигыг эзэслэх хүртэл харанхууд ан хийж чаддаг чуулган л байх хэрэгтэй. Үүний тулд хуваараач, хувьсгалаараач эрэлд гарч нуугдсныг илрүүл. Харанхууд хоригдсон, цөхөрсөн хүмүүсийг олох гэж заавал энэтхэг рүү аялах хэрэггүй шүү. Эргэн тойронд ч хоригдол болсон эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд зөндөө байна. Тэд биднийг хурж ирэхийг харуулцсаар байна. Тэднийг чөлөөлөх үүдийг нээхийн тулд өөрөө харанхуугаас гар. Тэр цагт бид тэднийг гэрэлд гаргаж чадна. Бид Бурхны гэрлэр гихтэй төөрөксдгийг харанхуугаас гаргаж чадна. Энэ бол доктрины төлөө юм уу мега үйлчлэл, чуулганы статусын төлөө тэмцэлдэх цаг биш. Бид эрх суурийг төлөө өөр хоорондоо өрсөлдөхийн оронд үйлчлэх ёстой. Сэр цаанчин үрчлэгдэж бүх талаараа хайр халамж хүсэж байгаа өнчин хүүхдүүд байна. Мянган ганцаардсан, тусгаарлагдсан хүмүүс ямар байгаагаасаа үл хамааран ганцаараа биш хэмээн найдан дотроо залбирч явна. Би харанхууд ангуучлах гэдэг ойлголтыг олон улсын төвшөнд гаргахын тулд энэтхэгдэх хүний намааны гаслант түүхийг хуваалцсан юм шүү. Түүнээс биш утгыг нь алдагдуулж болохгүй. Энэ түүхийг уншаад өөрийнхөө болоод эргэн тойрныхоо хүмүүсийн зовоорыг юуж биш юм байна гэж бүү бодоорой. Бурхан элэг эмтэрсэн хүн бүрт ойрхон байдаг. Хоригдох, тусгаарлагдах урвалд, зөрчил, хүчирхийлэл, цөхөрлийн зовлон бүх улсын бүх хүнд ирдэг. Хаа газрын хүн бүрт ижилхэн хэрэгцээ байдаг ч хүн бүрт ижилхэн туслалцаа олддгүй. Итгэмжтэй нэрв байж хөгжил цэцгэлээ үржүүлээ. Чи бусдыг өрөөхийн тулд өрөөгдсөн. Чиний өрөөл үү олон газарт хэрэгтэй. Өгөх гэж хаа хол явах шаардлагагүй. Ажлын газарт чинь, ордог дэлгүүрт чинь цөхрөл байж л байгаа. Найз чинь гэр бүлдээ хүчирхийлүүлж байж ч мэдэх. Хамт Бурхныг хүндэтгдэг хүмүүс чинь ганцаардаж байж ч болох. Хүүхдүүд чинь сургуульдаа урвал чарвалд үзэж байж ч болох. Бусдын амьдралд найдвар тарих үйлдэл маань бидэнд өөрт маань эдгэрэл авчрах нь олонтой. Хүний сэтгэлд нэмдэг Есүс Христийн хайр үүнцэн дэлхийн хүмүүст хэрэгтэй. Тэд үгээгүй ядуурлын буланд суун уу? Асуудлаасаа зүгтэж явна уу? Эсвэл түр хорогдох байранд байгаа юу? Хилийн зурвас татагдаж, хил хязгаар тогтоогдчихэ. Амч би, үхэл сүрэлж би, найдварч би, цөхрөлж би, гэрэлж би, таг харанхууч би. Талбар үүн шиг тодорхой байсангүй, бооцооч үүн шиг өндөр байсангүй. Эрслэнгүүд гэрэлд амьдарч, харанхууд ан хийдэг. Тиймээс зөрөгтэй бид үншгэл амьдрах ёстой. Чи амлалтын охин учраас л энэ номыг барьж байгаа. Чи хаалгаа дэлгэжээ. Эдүгээ түүний сүр жавхлант гэрэлд амьдарч сур. Түүнчлэн халамжинд юм уу зовнилд авталгүй хамттай амьдр. Нүдээ том нэгээд харанхууд харж сур. Давж хараад нуугдсан юмс зүрхийг нь хар. Хамттай харанхууд ангуучилж бусдыгаа Бурхны гэрэл гарга. Эрсэнтэй адил амарсан нээлттэй хурц дошгины тэнцвэрийг хадгалъя. Бурхны дотор амарч бие биетэйгээ тухалж харанхуун зүрхийг өхүүлье. Та зохиолч Лиза Биверийн Эрслэн сэрэв номын 9-р бүлгийг сонслоо.